4-ийн 6-гийн 3 дахь заалт болгож санал оруулж байгаа. Түрүүний гаргадаг санал бол 1. 2 тон тэр эдийн засгийн яамныхан анхаарж байгаарай. Тэр та бүхний гаргасан тэр төрийн албаны реформ гэдэг дээр төрийн албаны шинжилгээг хийж, чиг үүргийн давхарлыг арилгаж, төрийн албан агчдын тоог 9%-аар бууруулах замаар чадварлаг цомхон бүтээмж суурилсан төрийн албыг бичүүлээ гэсэн байж байгаа. Тэгээд дотор багш эмч нарыг оруулсан байна. Тэгээд нэг онцгой байдлын аврагч нар маань хэмнэгдэх нь байна шүү дээ. 169 анги маань 77 ажиллаж чадахгүй байхад нэмээд хэмжиж байна. Тэгээд одоо хэн аврах вэ? Тэгээд онцгой байдлын аль багш нар энэ дээр нэмж оруулж болохгүй юу? Тэгээд би одоо гаргаж байгаа санал бол тэр багш эмч нар бол зөв. Багш эмч нарынхаар даславаад онцгой байдлын аврагч нараас хэмжмээр байна шүү дээ. Тэгээд манай сайдрын гэрт бас гал бол гараад байлаа шүү дээ. Тэр дарга нарын гэрт. Тэгээд гал бол гарвал яах юм? Ус усанд үер мөрт одоо бас автуул яах юм? Энд үйл явж байгаа төхөлдөж өрөөл яах юм? Одоо энийг бас бодцох хэрэгтэй. Тэгээд одоо энэ онцгой байдлын аврагч нарыг Батгуу дарга хасахгүй болох уу? Онцгой эдийн засгийн яамныхан Эрдэнэт дарга, Мөнгөсг дарга. Та тэдний тодорхой хариулт өгөөч. За, Батсүмэрлэг шинэ асуултанд хариулъя. 2 намар. Эдийн засгийн яам Эрдэнэт гишүүний асуултанд Батсүмэрлэг гишүүний асуултанд хариулъя. Бид нэр тэр 9 бол урьдчилсан тооцоо гэж бид түрүүлсэн урьдчилсан тооцоо явж байгаа. Энэ яг наривчлсан төлөвлөгөө гарна. Тэр үед таны саналыг тусгаж ажиллая. Батсүмэрлэг шүү. Нэмж тодруулъя. За наач яг хөлөгтэй шүү. Тэгэхээр ингэнэ. Багш, эмч, таслал, онцгой байдлын аврагч хэдүүлээ тогтчих юм дэ. Тэгээ ингэж хэдүүл яг орноо. Тэгэхгүй бол наач нөгөө цаа хэлдэж шүү дээ. Танаа гэрт чин гал гарвал яах вэ? Энэ тэнд өөрөөс болвол яах вэ? Хэдүүл бас энийг бас бодолцож ажиллаа явуулъя. Тэгэхээр яг тэр үед гэхээр одоо энийг хэдүүлээ гаргаж санал дээр найруулга энэ ч бол найруулгаж нартай шүү дээ тийм ээ. Татаад аваад оруулж болдог тийм ээ. Би бол тэр зэрчээр одоо ингээд найруулад таслал аваад онцгой байдлын аврагч нараас бусад гээд оруулчих гэсэн саналтай шүү. За. Шүү. Эрдэнэт тэг гişүнэ бид нар яг одоо энэ дээр ингээд өөрчлөлт хийх эрхгүй. Та саналаа гаргаад зарчмын зөрүүтэй саналаар байнгын хорон дээр явсан дээр баха. Тэгвэл бид яг одоо юу гэдэг нөгөөд одоо боломжгүй учраас одоо яг саналыг үл дэмжиж байгаа авчиг бид нар яг одоо өргөн барьсан энэ төсөл дээр шууд өөрсдөө дур мэдээд өөрчлөлт оруулах эрхгүй байгаа. Та ойлгоорой. Батсүмэрлэг шүү. Нэмж тодруулъя. За тэгэхээр сая протоколд орлоо шүү дээ. Эдийн засгийн яам бол татгалзахгүй дэмжиж байна гэдгийг хэлчихсэн. Тэгэхээр энэ асуудлыг аюулгүй байдлын гадуудлага байнгын орооны протоколд оруулаад холбогдох байнгын орооны эцсийн санал хураалтан дээр энэ одоо чинь 169 нэгжийн 77-нд ажиллаад байдаг. Бүгдөө өвөл болохоор уулааданд явдаг, 100 болохоор амралт зугаалдаг, үер ус зас зуудах, гал гიშгээд олон асуудал дээр аврагч нар хэрэг болдог. Тэр аврагч нарын асуудлыг эндээс хэмнэлтэд аврагч нараа оруулахгүй яа гэсэн санаа оруулж байгаа. Өөрөөр хэмнэлтэнд одоо дарга нарын сайд нарыг оруулж болно. Аврагч нарыг оруулж болохгүй.